Баяртай. Цаашид бас олон уулзах юм шиг байна. Монгол улсын ерөнхийлөгч Шалтмаагийн Батулга 1 сарын 25-нд маш одоо товчхоноор хэлэх юм бол сүүлийн 10 гаруй жил утаатай тэмцлээ. Олон зуун тэрбум төгрөг улсын төсөв одоо гадаадын хандив мянган сорилоос хүртэл авсан шүү дээ. Азийн хөгжлийн банк ер нь үр дүнгүй боллоо. Утаагүй 100, утаагүй төрш гэдэг ар сархын юмд хэдэн зуун тэрбумаар нь мөнгө батлагдаад, зарцуулагдаад гэтэл утаа бол буурах байтугай улам өсөд байна. Тэгэхээр энэ улсын мөнгийг өрн таран хийсэн тухай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөөч гэдэг ийм тодорхой тоотой. Одоо энд анх 2008 онд эхэлсэн юм шиг байна. Улсын төсвөөс 97.7 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаар 54.9, нийслэлийн төсвөөс 9.4, Монгол улсын хөгжүүлэлт сангаас 2.1 тэрбум буюу нийт 164, гадаадын 104.7 сая долларын зээл, 48.6 сая долларын босдгоо тусламж, энэ нэг мянган сорилох байна. Тэгэд ийм их мөнгө зарцуулчаад байхад утаа яагаад алга болохгүй байна вэ гэдэг ийм зүйлийг ярьж байгаа маа. Тэгэд энэ хэдэн хуудас вэ? 1 2 3 4 5 хуудас юм байна. Энд болохоор нөгөө ерөнхийлөгч гэдгээрээ гаруй цуглуулсан ийм албан бичиг байна. Надад бас нэг хойно байгаа учраас хоёулаа ярьж болно. Өшөө 1 сарын 30-ны өдөр их хурлын даргад хүсэлт явуулаад ерөнхийлөгч хүсэлт гаргавал ерөнхий хэлтийн сонсгол хийдэг. Тэн дээр мөн утаан зарцуулсан мөнгө үр ашиггүй болсон талаар 1 сарын 30 гэдэг чинь 5 хоногийн дараа нээлттэй сонсгол болно. Энэ хэрэг дээр та нар хэрэг үүсгээд явбал тэнд сонсголд бас танахыг оролцуулж болно. Нээлттэй зарласан байгаа. Нөгөө албан бичгээр хүсэлт өгөөд суугаад тэн дээр энэ бүх баримтууд яригдана. Манайхаас бас бэлтгэсэн байгаа. Жил болгоны улсын төсөв ямар мөнгө зарцуулав. ТЭЦ 2 дээр ихтэл 18 тэрбум төгрөгөөр шахмал дүүсний үйлдвэр агуулчих. 1 кг түлш бас л ерөнхийлөгч 2 жил өмнө ярьж ирсэн шүү дээ. Тийм мэтэр бол их нэхэл хатуутай байгаа. Утаанаас учирч байгаа хохирлыг бол өөрөө надаар хэлүүлдэг. Мэдж байгаа учраас өнөөдрийнх бол энэ цаашид ер нь тэгээд өглөө уулга ирэх шахуул юм болох гээд шүү. Энэ нэг олон жил яригадаад одоо өөрөө чи хурл руу орохоор гişүүд энэ чирэг яасан, тэр чирэг яасан гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр болгон дээр ерөнхийлж анхаарлаа хандуулж байгаа. Утаа бол одоо хамгийн олон давталттай байгаа нь энэ. Цаашид бид нар зоригийн хэрэг одоо юу гэдгийг Эрдэнэтийн 51 болон 49 хэрэг гэдэг энэ болгон дээр мөн адилхан гişүүдийн асуугаад байгаатай адилхан асуулт ерөнхийлөгчд байгаа учраас одоо иймэрхүү бичгээр бол өөрөө чинь дарах нэ. Тэгээд одоо эрэндээ. За. Монгол улсын ерөнхийлөгчөөс миний нэр дээр ирүүл жаргамжаа авах тухай энэ албан бичгийг хүлээн авлаа. За ер нь Монгол улсын ерөнхийлөгч ажил үүргээ аваад надад уулзахтаа энэ утааны асуудлыг ярьсан. За энэхийн дагуу бол бас тодорхой шалгалтуудыг хийж 2017 оны 12 сарын 12-ны эрүүгийн хэрэг үүсгээд Дайгуулын газар цэцэгийн хамтарсан ажлын хэсгийн асуудлыг шалгаж байгаа. Шалгалт бол нэлээд удаашралтайгаас явагдаж байгаа. Энд ямар асуудал байна вэ гэдэг 2008 оноос 17 оны хооронд бол бидний авсан мэдээгээр бол нийт улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөгийг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас түрүүний таны хэлдэг одоо 100 гаруй сая долларыг одоо зарцуулаад ингээд бол Давид бүгдээрээ мэдж байгаа үнэхээр Монгол улсын энэ агаарын Улаанбаатартай агаарын мөхөдөл гэдэг юм бол сайжрахгүй байгаа гэдгийг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Хөлийн байгууллага бол энэ дээр анхаарал хандуулсан. Түрүүн хэлсэн одоо ийм ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. За шалгалт маань одоо яагаад сунжраад байгаа нь вэ гэхдээ зэрэг энэ маань өөрөө бас 10 хэдэн жилийн хугацаатай явагдсан ийм үйл ажиллагаа.
нилээдгүй одоо мөнгө төгрөг зарцуулсан учраас энэ бүгдийг нэг үржтийн шалгах ийм асуудал одоо явж байгаа учраас нэлээд удаашралтай явагдаад байна гэдгийг бас энд хэлхийг хүсэж байна. За удаагүй 100 гэл ингэхэд бол нийтдээ Улаанбаатарт 200 гаруй мянган айл өрх гэр оролд амьдардаг. За энэний 14 мянган айлд нь 42.2 тэрбум төгрөгөөр энэ 100-ыг бол удаагүй 100 гэж яриад байгаа. Энэ 100-ыг бол тавьсан байж байгаа. За энэ нь бол гэхдээ зэрэг нийт одоо айл өрхийнхөө нэг тэг 100-ны 7% байсан юм уу да. Их бага тоотой ийм хэмжээтэй ингэ тавьсан 14 мянган айл ингэ. 100 бол ийм хэмжээтэй. 100% тараасан гэвэл үгүй. 100-д бол зарцуулсан мөнгө бол яг энэ нийт зарцуулсан мөнгөндөө бол харьцуулбал бол 30 тэрбум төгрөгийн ийм хэмжээний зарцсан байж байгаа. За шалгалтын явцад юу яригдж байгаа гэдэг зэрэг 100 тавьсан газар бол яхаар байхгүй одоо агаарын чанар бол сайжирсан гэж одоо тухайн үед Алтан уугийн засгийн газрын үед ч гэсэн бас ярьж ил байсан. Тийм бол асуудал байсан юм шиг байна. Гэхдээ энэ маань өөрөө одоо үр дүнтэй хэр зэрэг арга хэмжээ байсан бэ? Нийтийг яагаад хамруулж чадаагүй мэтчлэн асуудлаас болоод энэ үр дүнгөө өнөөдөр ийм байдалд хүрээд байгаа шиг байна. За бусад үлдсэн мөнгүүдийг бол газын үйлдвэр нөгөө сайжруулсан төлш мэтчлэн юмд ингээд зарцуулаад энэ нь олигтой одоо үр дүнд хүрэхгүй байна. Одоо ч гэсэн засгийн газар бас тодорхой хэмжээний арга хэмжээ аваад ингээд явж байна. Энэ нь бас хэр зэрэг одоо үр дүнтэй болох юм бэ гэдэг нь бас амжилт харуулах ийм юм байж байгаа. Ингээд бол ерөнхийлөгчийн зарим хүмүүс нь ял авсан шүү дээ. Цэвэр гарсан. Арга хэмжээг бол арга хэмжээ авах тухай энэ бол бид нар бол шалгаж байгаа. Өөрөө ч одоо энийг олон удаа ярьдаг. Энэ үнэхээр одоо энэ агаарын бохирдол амжигын хэмжээнд хүрсэн байна. Энэ дээр хуулиалалтын байгууллага урд нь хийсэн юмнууд яагаад үр дүн төрөөгүй гэдгийг шалгаж үзье гэсэн асуулт ирсэн учраас 17 оны 12 сард бол эрүүгээр үүсгээд шалгаж байгаа маа. 17 оны 12 сарын 12-ны өдөр. Энэ нөгөө цэвэр агаар сангийн даргад холбогдох хэрэгээс тустай юу? Тустай хэрэгтэй. Тэрнээс хойш гарсан. Хойш гарсан асуудал бүгдийг шалгаж байгаа. За урд нь бол цэвэр агаар сангийн гэдэг асуудлаар тодорхой хэмжээний хэрэг шалгалтад тодорхой эзэнтэй тодорхой үйлдэлтэй үйлдэл болоод ингээд шалгалтад дууссан юм гэж байна. За.